Welcome in, welcome in. Хүн хайраа сургаж газар шорондоо шингэдэг гэж би хамгийн сүүлд нэг ярьслага өгсөн байдгийг. Тэгэхээр амьдрал гэдэг бол хүүхэд байхаас эхлээд хүрээлэн орчинтойгоо харьцаж эхэлдэг юм л да тий. Тэгэхээр ер нь амьдралын болоод энэ улс орны хөгжил гэдэг бол яа харахгүй энэ гэр бүлээс энэ одоо үр хүүхэд аав ээжээс ингэж их үүсвэртэй эмэгтэй гишүүдээ бас хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэйчүүдээ сайхан нэвтрүүлэгтэй ураад тэгэхээр одоо удахгүй хүүхдийн баяр болох гэж байна. Тэгэхээр бид нар гой хүүхдүүдтэй эмэгтэй гишүүдээ болоод эмэгтэй энэ хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэйчүүдээ ингэж ураад энэ сайхан нэвтрүүлгийг хийх хэрэгтэй. Тэгээ ер нь амьдрал бол урмаар л тэтгэдэг штэ. Тэр амьдралын сайхныг бас энэ нэвтрүүлгээр харуулъя. Тэгээ надад бол бас одоо ус төрч тэмнэлээ идэвхтэй бүсгүүчүүдийн нөхөр аргэр яаж авч удах нь бас сонирхолтой байна. Энэ бас л нэг тэнцвэрийн асуудал байж болох. Магадгүй хүүхдүүдэд хэрхэн цаг гаргадаг шиг сонирхолтой байж магадгүй тий. За тэгвэл нэвтрүүлэгт орох уу тий. За. Арга бэлэг гэж ер нь таны бодлоор юу вэ? Яагаад ингэж нэвтрүүлгээ нэрлэх вэ? Арга бэлэг гэдэг бол ер нь бол тэнцвэрийг хэлдэг. Дорн дахинд бол энэ арга бэлгийг энэ яна гэж бас тодорхойлсон байдаг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэвэл ер нь байгаль, дэлхий, аливаа улс орон хөгжихдээ яг тэр тэнцвэрийг олж ижил зөв хөгжиж урагшилдаг юм байна л да. Тэгэхээр өнөөдөр манай орны хувьд бол энэ арга нь илүү хөгжиж байгаа маа гэж харагдаад байгаа юм. Тэгэхээр тухайлбал одоо уул уурхаа хөгжүүлээ. Одоо нүүрс авъя, зэс олборлъя гээл тий. Энэ газрын тос олборлъя гэд. Тэгэхээр тэрний ард байгаа бэлэгч яах вэ? Өнөөдөр нөхөн сэргээлт нь яаж вэ? Нөгөө гол усанд тасарч байна уу? Дээрээс нь тэр одоо уул ус, ой мод нь яаж вэ гэд. Таны бодлоор гендер гэж юу вэ? Хүүсийн л тухай асуудал тийш. Яг эрэгтэй эмэгтэй хүүсийн тэр тэгш харилцааг хилдэг. Яг сонгодог утгаараа эмэгтэй хүний хүүсийн тэгш байдал гэж юу вэ? Гендерийг товчоор тодорхойлсон тодорхойлт байдаг. Энэ бол нийгмийн хөөс гэж тодорхойлсон байдаг. Нийгмийн хөөс. Байгалийн хөөс гэдэг бол эрэгтэй эмэгтэй гэдэг биш, биологийн. Нийгмийн хөөс гэдэг нь хүний нийгэм оршин тогтнож хөгжиж ирсэн энэ явцдаа эрэгтэй эмэгтэй хүмүүст хүлээлгсэн өөрөг үнэлэмжийн ялгааг хэлж байгаа. Тэр утгаар нь одоо ойлгох нийгмийн өөрөг үнэлэмжийн ялгааг л гендер гэдэг юм. Тэгээ 20 дугаар зууны сүүл одоо хүн төрлөختөн энэ улс орон хөгжихийн хэрээрэл энэ хоёулангийн эрэгтэй эмэгтэйгийн оролцоог ингэж хангаж ээж хөгждөг. Одоо нийгмийн баялагийг хуваарлах, дээрээс нь тэр эрх мэдлийг хэрэгжүүлэх, энэ бодлого боловсруулахад яах аргагүй энэ эрэгтэй эмэгтэй хүмүүс чинь хосолж байж хөгжихгүй бол болохгүй гэдгийг одоо бүр дэлхийн улс орнууд бүгдээрээ хүлээн зөвшөөрчлөө шүү дээ. Тэгэхээр ер нь яагаад хүүсийн тэгш байдал гэдэг зүйл дэлхийд дахинд яригдах болсон юм? Манайд хэзээ орж ирсэн юм? Ямар амжилттай тэрийг та товчхон дүгнээд хэлэх үү те? 20 дугаар зууны сүүл гендер судлалын шинжилх ухаан гэж бие даасан бүхэл бүтэн шинжилх ухаан гарч ирсэн. Энэ бол эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж ирсэн 100 жилийн феминизмын онол арга зүйн үндсэн дээр гендерийн тэгш байдаг гэдэг бол ганц эмэгтэй хүний асуудал биш, эрэгтэй эмэгтэй хоёр хүний хоёулангийнх нь асуудал гэдгийг гаргаж ирээд эмэгтэйчүүдэд тэгш эрх олгож байгаагүй хүн төрөлхтний соёл уламжлалын энэ олон 10 жил ямар сөрөг үр дагавар бий болгова гэдгийг шинжилх ухааны үүднээс баталсан байна. Яагаад тэгэхээр эмэгтэй эрэгтэй хоёр хүний чинь байгаль хоёр өөр бүтээс нийгэм ч гэсэн хоёр өөр үнэлэмжээр үнэлж ирсэн. Бүтээлээ гэдэг нь эрэгтэйчүүдийг алс хэтийг харсан, зарчим онолд суурилсан, өрсөлдөж маргалдахыг илүүд үзсэн. Тийм байгалийн хөөс шүү дээ. Эмэгтэй хүн бол харилцааг эрхэмлсэн, эийг одоо илүүд үзсэн. Өнөөдрийн болж байгаа нөхцөл байдлыг харгалзаж шийдвэр гаргадаг ийм байгалийн хоёр хөөс. Тэгэхээр ирээдүйг харж шийдвэр гаргадаг, өнөөдрийг харж шийдвэр гаргадаг хоёр хүн хамт байж гаргасан тэр шийдвэр амьдралд илүү гэдэг нь нэгдүгээрт батлагдсан. Хувийн сонирхол их багтай. Тэгээ аливаа асуудлын нарийн ширийн томтой жижигтэй бүгдийг харж чаддаг. Жишээлбэл эрчүүд лоббигаа хязгаа идэггүй бол оройн цагаар ч юм уу эсвэл
бильярд тоглохдоо ч юм уу, гольф тоглохдоо ч юм уу, эсвэл нэгнийхээ өрөөнд цуглаад 100 татаад ч юм уу энэ бүх асуудлаа бол ярьж чадчихдаг. Эмэгтэй хүн бол хийх ёстой ажлаа хийгээд ажил тарангууд гэрийн зүг яран оддог. Хизээч одоо за тийм зүйл дээр лоббит чийч гэдэг юм уу, тийм асуудал хизээч гаргаж чаддгүй байхгүй юу. Хэрэгтэй гэсэн зүйлээ гардаж аваад тэрийгэ ямар ч лоббит автахгүйгээр л хийгээл тавьчихдаг. Өнөөдөр ингээд би бол одоо яг энэ тоонд нь хамт байгаа хүний хувьд манай эмэгтэй гишүүд уулзахлаарэ дандаа л асуудлууд ярьдаг. Заавал нөгөө цэцэрлэгийн юм яаж хийдгөө тэр эмнэлэг гэж ярьд. Тэрнээс хөө ийм тендер хуваачи тэр албан тушаалыг ингээд 8-аас хизээш тийм ярьдггүй. Гэхдээ Монголын эмэгтэйчүүд хүн амынхаа 51% эзэлдэг гэвэл энэ 51% төлөөлөл бол бас цөөн байна л гэж бодож байгаа. Тэгэд бид нар бол одоо Финлянд, Швед гэдэг тийм ээ. Одоо Швейцар гэдэг олон эмэгтэйчүүдтэй эмэгтэйчүүд нь парламентын 45% эмэгтэйчүүд нь байдаг. Тэнд дэр нь ямар байна? Тэгээд төрсэн мэдрэмж бол тэр одоо аз жаргалын индекс хамгийн өндөртэй орнод. Одоо заавал эмэгтэй эрэгтэй гэлтгүү аль нэг хүүсэнтэй хит их давмгайлаагүй ойртцсон ийм нийгэмд бол ардчлал нэлээх урагшилсан байдаг гэж үздэг юм байна. Нөхрийн нэрээр ороод эхнэрийн нэрээр гардаг гэж. Тэр одоо их гоё нэрлдэг болсон шүү дээ. Менежерүүд энэ төр гэх тийм ээ. Таны ярилцлагыг уншсан. 880 мянган. 880 мянган гэр бүлийн менежер бол тийм ээ. Бүсгүүчүүд бид зүгээр алсын их хараад үх юм бодлогон тэгж уурхаагаа эзэмшчин тэгж татвараа авчихын тэг сансард ниснэ гэд ингээ яваад ах юм бол тэр амьдралд чинь бууж өгөхгүй байхгүй. За эмэгтэйчүүд л цэцэрлэг сургуулийн асуудал, тэ их хүүхдийн асуудал, эмэгтэйчүүдийн асуудал, гендрийн асуудал, гэр бүлийн асуудал, гэр бүлийн хүчирхийллийн асуудал, эмэгтэйчүүдийн асуудал мэт бид нэр хөөцөлддөг. А эрэгтэйчүүд маань болохоор уул уурхай ашигт малтмал тэ ингээд эмэгтэйчүүдийн юм жижигхэн зүйлээр хөөцөлдөд байна гэд нийгмийн талаас шүмжилдэг л дээ. А тэгтээ энэ жижигхэн зүйлгүйгээр амьдрал байдаггүй л байхгүй юу да. Тэгээ цэцэрлэггүйгээр, сургуулгүйгээр хүүхдийн боловсрал байхгүй тэ. Эмнэлэггүйгээр хүний эрүүл мэндийн асуудал байхгүй. Тэгэхээр энэ бүхэн рүү бид хүссэн үсээгүй орохоос өөр арга байхгүй шүү дээ. Ирчүүдийг эмэгтэйчүүд эвж явах хэрэгтэй байхгүй тий. Тэгэхээр ирчүүд бол юм ингээд тусдаас шийдэхтэй юм байдаг. Эмэгтэйчүүд эвжээж тэр ус ороо хөгж штэ. Тэгэхгүй дан эмэгтэй явахнаар явахгүй тий. Тэгэхээр эмэгтэйчүүдтэй адилхан эрэгтэй ч гэсэн эмэгтэйчүүд 2 дахин илүү үүрэгтэй юм шиг санагддаг юм. Дэлхийн ажлын цагийн 66%-ийг эмэгтэйчүүд хийгээд баялагын дөнгөж 10%-ийг хүртдэг улсууд гээд нөө биенийг тодорхойлоод гаргах. Та нар ажлын цаг гэж бодоод үзэлтэй гэрт эмэгтэй хүн яаж ажиллаж гинэ вэ? Өглөө босоод эмэгтэй хүний хийсэн бүх ажлыг жагсаагаад өшөө гэр бүлийн гишүүдийн хийсэн ажлыг жагсаагаад үзтээ. Тэгэхээр хөлөс төлөгдөөгүй асрыг хөдөлмөрийг хэн хийж байгаа хэр эмэгтэй хүн хийж байгаа. Би чиний цам цугаат цайл мөнгө өгөх гэдэг ихнэр эмэгтэй дүү байх уу жишээ л. Тэгэхээр мөнгөөгөөг би Монголын 2 дахь сая иргэнийг хүлээж авсан гэдгээр нь бас мэднэ. Тэгэхээр ер нь хүн болох багаасаа гэдэг. Тэгэхээр ер нь хүн энэ нийгэмд зөв хүн болж төлөвшнө гэдэг бол хамгийн чухал байгаа. Хэдэн дипломтой вэ гэдгээс илүүтэйгээр эмэгтэй хүн үрээ төрүүлэхдээ 1 см квадрат талбай дээр 4 тонн ачаа дарах нь тэнцэх тийм их хүчээр үрээн одоо гаргадаг. Энэ байгалийн амаргүй энийх ачааг өөр хэн өөрдөг. Тэгэхээр энэ зовлон жаргалыг чинь миний хүүхэд ганц хүүхэд төрүүлж хаад эрүүл босох юмсан, боловсралтай хүн болох юмсан, хүнтэй адил одоо хүний яах юмсан гэсэн энэ бүх хүсэл эрмэлзэл тэр үрээн төрүүлж байгаа их хүнд хамгийн түрүүнд орж ирж байгаа байхгүй. Энэ өөрөө тухайн улс орны хүн амын потенциалны хөгжлийн суурийг бэлдэж байгаа маш том хөв хүний болоод улсын үзэл хоёр нэг цэг дээр уулзж байгаа энэ зүйл. Тэгэхээр өнөөдөр бид гэр бүлийн сайн сайхны тухай ярихгүйгээр үнэхээр улс үндэстний хөгжил цэцэглэл сайн сайхны тухай ярих. Ирээдүйн тухай ярих төвхтэй. Хүний нийгэм байгаа л бол хамгийн түрүүлж бид нар гэр бүлийн тухай ярих хэрэгтэй. Гэр бүлийн тэр аз жаргалын тухай ярих хэрэгтэй. Хүүхдийн тухай ярих хэрэгтэй. Ээжийн тухай ярих хэрэгтэй. Аавын тухай ярих хэрэгтэй. Гэр бүл өөрөө амгалан тайван бус хүчирхийлд автна гэдэг чинь өөрөө нийгэмд их тийм таагүй өрөөмсгөл үүсгэдэг юм байна. Европт бол герман хүмүүс хамгийн хариуцлагатай гэл тийм ээ. Азад бол Япон хүмүүсийн одоо хэлсэн үг бол яг л байдаг, яг л тэндээ түндээ байдаг. Тэр соёлтой, тэр хариуцлагатай герман хүн бол гэр бүлдэл төлөвшдөг юм байна. Герман ээж, тэр Япон ээж тэр хүмүүсийг төлөвшүүлдэг юм байна. За ганцхан жишээ дурдахад одоо улс төрд болоод энэ шийдвэр гаргах төвшөнд олон эмэгтэйтэй орон аз жаргалын индекс нь хамгийн өндөр байдаг юм билээ. Жишээ нь бол одоо Норвеги, Дани, Швед. Өөрөөр хэлбэл тэр улс үндэстэн ихийнхээ гар дээр төлөвшөж байгаа гэсэн үг шүү тийм ээ. Болчмор болчмор хөөрхөндөө боо тасах
Бид нар чинь 750 мянга гаруй л одоо өрх гэр байна Монголд. Юуны төрөнд Монголын төр энэ 750 мянган өрхийн тэргүүнийг ажлын байраар хангах бол энэ тэргүүний зорилт байх ёстой гэж бодож байна. Ер нь өрхийн тэргүүн зөв байж, эр хүн зөв байвал ер нь эмэгтэй хүн жаргалтай байдаг байхгүй юу? Жишээл та нар 90 онд мал ховчлсон. Одоо хөдөөний хүмүүс маань ерөөсөө за энэ охин минь л боловсралтай болж ийл энэ эрэгтэй нь яах вэ гэд. Тэгэхээр тэр эрэгтэйчүүдийн боловсрал дээрэс нь наслалт, өвчлөлт гээд маш их одоо анхаарах асуудууд гараад ирсэн байгаа байхгүй. Энэ бол эрчүүдийн гендрийн тухай асуудал гэсэн үг. Энэ бол эрчүүдийн гендрийн асуудал. Нэг үе чи ерөнхий боловсролын сургууль суралцагчдын бараг 70% нь огтуд өвгөд өгдөрэ гадна. Тэгээ change болоод ямар болдын хөөрхөн амтд. Одоо өнөөдөр цэргийн насны залуучуудын 30% эрүүл мэндээр тэнцэхгүй байна гэж байна. Нөгөө мотоциклээ унаад хэдэн малынхаа загт байгаад нөгөө харусаа уугаад ингээд ясаа гэмтээдэг ч юм уу янз бүр болцсон. Одоо юм. Тэгэхээр амьдрал гэдэг бол бас итгэл штэ. Тэгэхээр гэр бүлд эрэгтэй эмэгтэй тэгш байна гэж яриад штэ. Гэтэ бид нар бол төшиг болж байгаа нөхрөө бол бүр дээд зэрэг хүндлэх хэрэгтэй штэ. Хайрлах хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, дэмжих хэрэгтэй. Ер нь эр хүн эрхсүр, эмэгтэй хүн эмэгцэгц гэж. Яг энийг ингээд буцаагаад аваад үзэхлээр тэр эрхсүр байж ш, тэр эмэгцэгц байж ш, тэнцээ тэр хайр бий болох яг тийм боттой нөхцөл нь бүрдэн. Манай төлөө өнөөдөр эмэгцэгц дутагдаад байна. Эмэгцэгц бол үнэхээр дутагдж байгаа. Өнөөдөр энэ төрийн замбраагүй байдал, улс төрийн энэ хувилдаан, луйвар өнгөрсөн 26 жилээр бид нар харьцуулж харъя л да тий. Энэ 26 жил бол эрчүүд амгаалсан л улс төр байлаа Монгол орныг. Төр бол яг иргэдүүрийн төлөө тий хүүхдийн төлөө тэгээд ер нь нийгмийн сайн сайхны төлөө хандах хандлага бол тийм дутуу дулмаг явсан. Яагаад бол бүх юм 4 жилээр өмнөх 4 жилийн дараагийнхаа 4 жилийнхээ ажлыг өргөжлүүлдэггүй гэдэл тэгээ ер нь олон юмнаас болж нийгмийн сайн сайхан зүйл алдагдаад байгаа. Тэгээ эндээс хэн охирч яах нэхлээр яг жирийн эрэг тохироод байгаа байхгүй охирдог. Үнэхээр манай нийгэмд бүхэл өнцөгт би хайр дутж байна. Хүн болох багаасаа хүлэг болох унганаасаа гэдэг шиг. Тэгэхээр бид нэр одоо тэр модыг ингээд ерөөсөө эхнээс нь буруу тарчуул ургадгүйтай адилхан тэр хүүхдийг бид нар ерөөсөө л эхнээс нь зөв хүн болгоод өгчих юм бол тэр нийгэмд өрсөлдөх чадвартай бие аваа явуучих тийм хүүхдийг л бий болгож чадна. Нийгэмд гарч байгаа олон гажууд л бүр хууль эрх зүйн түвшиндээ хүрж байна. Яг тэгэхээр сая гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулгын хэлэлцүүлэгт хамтран амьдрагч гэдэг одоо нэр томьёог оруулж ирж байгаа нь өнөөдөр ухралт байхгүй юу? Бид нар тэр хайр дээр суурилсан гэр бүлийг баталгаажуулах тухай ярих байтал нийгмийн задралаас шалтгаалж байгаа гэр бүлд орж ирж байгаа хар сүудрийг бид нар хуулинд үлгэдэж авах гэж байгаа нь өнөөдөр ухралт буюу харуулсал. Тэ гэр бүл ер нь бол гэр бүлэл доктортай гэр бүлэл хөгжиж улс их орон хөгж. Нийгмийн хамгийн жижиг нэгж. Тий. Хамгийн таатай нэгж гэдэг. Таатай нэгж тий. Ерөөсөө нийгмийн тэр оролцоог их сайн хангадаг байж. Бидний үед чинь одоо пионер гээл пионероор дамжиж, сургуулаар дамжиж одоо аав ээж өөртөө сайхан үлгэргэлж энэ тэр сайхан орчинг бий болгож байж. Тэг хүүхэд өөрөө тэр нийгэмтэй оролцож байж одоо тэр одоо хүмүүстэй харьцах, хүнийг хайрлах, байгалыг хайрлах энэ оролцоог бий болгодог юм байна л да. Өрх гэрийн хөгжлийг л би илүү их үзтiin. Тэгээд гэр бүлийн яам гэж байх хэрэгтэй юм болов. Гэр бүлийн хөгжлийн яам. Хүүхэд гэр бүлийн яам. Тэг хүүхэд гэр бүл хөгжлийн яам гэж. Тэгэхээр одоо бүр зарим улсуудад гэр бүл рүүгээ нөгөө тулсан чиглэсэн бодлого явж иж улс их орон гэдэг том нэгж рүүгээ очих ёстой шүү дээ. Одоо зарим улсч бүр одоо даварчсан юм бэ гэдэг шиг баг аз жаргалын яам гэдэг гэдэг шүү дээ. Тэ. Олон жилийн туршид л ингээл яригцаар байсан хэдв шүү дээ. Хүүхэд гэр бүл хийсээр байгаа зарим нэг л. Гэхдээ хангалттай төвшөнд хийгдэж чадахгүй байгааг бол өнөөдөр одоо жишээл статистик бол ингээд нотолдог тийм ээ. Тэгэхээр хүүхдийн хөгжил гэдэг бол одоо хоёрхон зүйлээр тайлбарлаж болно. Одоо хүүхд хамгаалал, хүүхдийн оролцоо. Тэгэхээр өнөөдөр хүүхэд өөрөө хүсээгүй байж тэр хүчрхийлэлтэй үнэхээр нийгмийн доо давхархад ингээд төрөөд ирэхээр бас л тэрийг хамгаалахаас өөр аргагүй болдог. Энийг бол гэр бүлийн асуудал хариуцсан төрийн мэрэгсэн тогтолцоо бий болох ёстой. Хонд энэ хууль гараад гэр бүлд яад нөлөөлөх юм? Тийм ээ? Эерэг нөлөөний, сөрөг нөлөөний. Энэ хөтөлбөр гаргахад гэр бүлд яад нөлөөлөх юм? Энийг мэрэгсэн төрийн ийм тогтолцоо хэрэгтэй байхгүй. Би 18 жилийн асуудал ярьж байгаа хүн. Дарга нарт олон удаа захиа занаа байц. Тэгээд ерөөсөө нэг анхаарлын төвд орохгүй л.
Тэгэхээр доктортой хөгжүүлэг гэж одоо маш энгийнээр нь хүний төлөөлөл хөгжил. Энэ дотор ч одоо гэр бүл, үр хүүхэд, энэ хүрээлэн буй орчин, дээрэс нь харилцаанд орж байгаа нийгэм. Бид улам уруудад оройтод байгаа юм бэ гэсэн чинь шалтгаан сая тодорхой болж байна л да. Зүгээр л уул уурхаа гадныхан зөөж гэн уралдаад манай одоо эрх мэдэл албан тушаалтнууд зөөжсэн байна. Офшор дансандаа гадагш хадгалж ирсэн байна. Тэгтэл тэр офшор дансан жишээлбэл эмэгтэй улс төрч байхгүй л байгаа үстэй. Тий. Харин тэгж л хараад одоо эмэгтэй нэртэй болохоор бас дэмжих гэж суугаад байгаа. Баярлалаа. Одоо магадгүй түүхэнд эхний бөгөөд за магадгүй эцсийн удаа. Одоо эцсийн их биш байгаасаа тий. 11 парламентын гишүүн. Одоо эмэгтэй парламентын гишүүн байлаа. Би өөрөө хотын парламентын гишүүн яг энэ тал дээр эмэгтэйчүүд маань яг юу хийж байна гэдгийг бол бас нэлээд сайн ажигласан. Ингээ ажиглаад байхад тэд нар маань бүгд одоо хүүхдийн төлөө нийгэм рүүгээ чиглэсэн, энэ гэр бүл рүүгээ чиглэсэн маш олон хуулиудыг бол баталж гаргасан. Тэгэхээр өнөөдөр батлагдсан хууль маань дараачихаа үед нь одоо хэрэгжих. Энд чинь болохоор цаг хугацааны асуудал байхгүй. Тэгэхээр яг нөгөө зам талбай байшин шууд өндөрлөөд харагдаж байгаатай адилхан биш. Одоо тэгэл хамгийн сүүлдгийгч чинь одоо гэр бүлийн хүчирхийллийн хууль энэ бол одоо цаашдаа ингээл хэрэгжээд явах жишээ нэ. Тэгэхээр өнгөрсөн 4 жилийг бусад жилүүдтэй харьцуулахад таны сэтгэлд магадгүй 11 түвшээд маань энэ үүргээ биелүүлсэндээ гэдэг ч юм уу эсвэл арай чадсангууд ч гэдэг юм ямар дүгнэлт байдаг вэ? Сүүлийн одоо 20 гаруй жилийн түүхэнд хамгийн олон эмэгтэй улс төрчтэй одоо байсан ийм парламент. Ярих юм бол гэрүүлийн тухай хууль, хүүхдийн өмчлөлийн тухай асуудал, нөгөө гэрүүлийн хүчирхийллийн эсрэг хууль, за нөгөө хүүхд харах үйлчилгээ, ер нь сургууль, эмнэлэг цэцэрлэгийн энэ асуудлуудыг яалтчгүй бүр барьж авах хэрэгтэй гэж. Тэр болгон бид нэр чуулган дээр үг хэлээд ч юм уу тэр болгон одоо нийтийн өмнө гараад яриад байдаггүй харин арт талд нь бол маш их ажлыг бол хийж бүтээж идэг. Дандаа хүн рүү чиглэсэн нийгэм тулгамдж байгаа энэ олон асуудлуудыг шийдэхин төлөө эмэгтэй парламентын гишүүд бол илүү их одоо алхам хийж тодорхой асуудлуудыг бол шийдэж исэн. Янз бүрийн асуудлууд, хуулиудад ялангуяа нийгэм, гэр бүл тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой нэлийн асуудлууд хөндлөө. Зүгээр миний харж байгаа бол нэгдүгээр эмэгтэйчүүдийн олон нийттэйгээ их холбоо муутай ажиллаа гэж харж байгаа. Миний энэ эрхэм гишүүдийг тий. Та нар тэгээд 11-үүлээ мөртлөөл хүчм өсдөд байна уу те? Юун дээр? Бид нар бараг хүчм өсдөггүй шүү дээ. Бид нар бол хийх ёстой бүх ажлаа төлөвлөсөн ажлаа хийсэн. Тэр олон жил хаягдсан нийгмийн асуудлууд, цэцэрлэг сургуулийн асуудлууд бол бүүн болж энэ үеийн парламент дээр л бууж ирж байна л да. Тэгээ өмнөх жилүүдтэй харьцуулшгүй хэд дахин өндөр хөрөнгө оруулалтыг бид нар нийгмийн салбар, эрүүл мэндийн салбар, боловсролын салбар руу хөрөнгө оруулалтыг хийсэн, төсвийн хөрөнгө оруулалт. Тэглээгээд одоо дорвитой мэдэгдэж байгаа зүйл алга л да. Хэрвээ манай 11 парламентын гишүүн энэ тоогоо бууруулахгүй үргэлжлээд дахиж нэг 4 жил байсан бол энэ асуудал мэдэгдэхүйц буурахаар ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг бид нар төсөв дээр татаж чадсан. Энэ бол том давуу тал байлаа. Хүн төрүүлэн улс үндэстнийг өсгөнө гэдэг бол асар үнэтэй хөдөлмөр байхгүй юу? Гэтэл бид нар маш олон зүйлд одоо үр дүнтэй үр дүнгүй мөнгө зардаг, цацдаг мөртлөө өнөөдрийг хүртэл бид 2 3 нас хүртэл хүүхдээ бойжуулж байгаа ээжд цалин үеё гэдэг асуудлыг шийдэж чадахгүй. Мамо наашир. Манай тойлоо цооглээ. Аавэ хоёрын. Авчирсан тоглоом биш шүү. Нийгэм бол нэг ингэж ойлгоод. Би бол нөгөө нэг эрэгтэй хүн учраас их олж харж байгаа шүү дээ. Гендер гэж яриад их юм тэгэл өөрсдөө дарга болох юм яг л ингээл яриад. Гендерийн хууль гэхлээрээ бүгдээрээ оролцдог. Тэгээ хаана вэ тэр одоо халамжийн хүүхдүүд те хүнд байж хахад эмэгтэй гүшүүд очиж байгаа юм. Хаана вэ тэр хүүхдүүд Улаанбарханд тусчаад байхад тэнцээ очиж байгаа юм. Хаана вэ тэр одоо те ядуу байгаа амьдралтай тэр өрхтөө нөлөөлж байгаа юм. Жүжигчин ундармаал одоо хамаагүй илүү байна штэ гэдэг ийм шүүмжил бол бас байгаа хөөх. Гендер гэхлээр л очдог. Эсвэл бид нар юм квот авах хэрэгтэй гэхлээр л бөөнөрөө цугладаг те. Бусад үед нь яг үнэхээр жишээлбэл эмэгтэйчүүдийг олж харах хэрэгтэй. Тэр нийгэм гэр бүл эколог гэдэг эртний улс төрчдийн төдийлөн анзаардгүй энэ зүйлийг хамтын шийдэл нь хаана байгаа юм бэ гэдэг ийм шүүмжлэл бас өнгөрсөн 4 жил бол бас байсан л да. Хүмүүсийн магадгүй хүлээлтэнд үл ялэг хүрээгүй зүйл бас байж. Парламентын гишүүн байна гэдэг бол нийгмийн бол тодорхой асуудлаар үндэсний болон олон улсын хэмжээний шинжээчийн хэмжээнд бэлтгэгдсэн байх. Энэ шаардлагыг улс төрийн намууд
нэр дэвшигчтэй их сул тавьдаг юм байна гэсэн дүгнэлт би хийж байгаа. Одоо Ер нь бол боловсрал энэ төр гэхээсээ илүү ерөөсөө хүн байгаагаараа л бай тэ. Тэнд бол тэр хуучин ямар байла хончин ордог байла тэ. Ойдолчин ордог байла. Гэтэл өнөөдөр манайх ерөөсөө ингээд хүмүүсээ талцуулж болох бүхэл хэлбэрээр нь талцуулсан байхгүй. Тэр улс төрийн нам гэдэг одоо институтсууд хүмүүсээ эрэгтэйчүүдээ ч ялгаагүй, эмэгтэйчүүдээ ч ялгаагүй 30% квот авч явах гэж байгаа бол улс төрийн бүх нам дараагийн 4 жилд 30% бэлтгэгдэх тэр эмэгтэйчүүдийг нөөцөндөө аваад сургаж явах хэрэгтэй. Эдийн засаг тэгэл албан байгууллага бүхэл зүйлд бол хүн ер нь өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж л чадах хэмжээнд ажиллах хэрэгтэй. Ямар ч салбарт. Одоо квотонд нь багтаал би гишүүн байх ёстой гэдгээс илүүтэйгээр өөрөө эмэгтэй хүн хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Нэгдүгээрт. Хоёрдугаарт хүн боловсрал мэдлэгтэй байлгүй л яах вэ? Гэтэ тэр хүн бол хүн байх ёстой. Хүний төлөө байх ёстой. Тэр амьд байгалийн төлөө байх ёстой. За тэгвэл одоо бол ингээд ер нь бол ордон дотор эднэр юу яригдж байгаа гэхээр хоорондоо ингээд том дарга нар тохирч байгаа юм. За. Надад одоо нэг тийм сул эмэгтэй өгч яж нөгөө 20 квотасаа гэдэг. Тэгээ яг энэ бол гендер гэж ч юм уу тэгш байдал гэж наана ингээ яриад байгаа боловч нажир дээрээ байгаа ингээд үйлдэл нь бол үндсэндээ одоо нэг тийм гаргахыг дэмжиж байгаа яг тийм механизм бол ажиллахгүй байгаа харагдаад байна надад. Тийм учраас л өнөөдөр намын дарга нар бас зөвшөлтсөл хийгээд үнэхээр л эмэгтэйчүүдийг дэмжиж гэж байгаа юм бол тэр эмэгтэйчүүдийг нь хадгалаад 10 тойргийг ч юм уу одоо тойрог хадгалахын зарчмаар шийдэх нь бол зүйтэй юм аа гэдэг тийм зүйлийг би бас хувийнхаа хувьд бол ингээд бас дэмжиж байгаа юм бол. Манай улсад байгаа улс төрийн намуудад одоо тэр эмэгтэй улс орчтой зориулсан програм, хөтөлбөр, тэднийг сонгон олох шалгуур үзүүлэлт энэ байна уу? Яг тэгэхээр эмэгтэй хүн чинь улс төрийн ийм хатуу ширүүн тэмцэлд нь дурггүй. Өөрийнх нь байгалийн шинж ирээсэд юм байхгүй. Тийм учраас тэр хүмүүсийг олж хөгжүүлээд тэр тодорхой бодлогын тогтоолгоод тэгээд квот ч юм уу тэр системээр оруулж ирдэг. Энэ чинь дэлхийн практик юм. Энэ одоо том дэвшлээсээ бол сая 2016 оны сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бол ухарсан. За энэ бол өнөөдөр ер нь бол манай Монголын том улс төрчид маань бол олон улсын байгууллагуудын өмнө хурал цуглаанд оролцоод хэлж ярьж байгаа үг нь эсвэл хийж байгаа үйлдэл хоёр нь зөрдгийн хамгийн одоо бодит том жишээ болсон. Тэгэхээр би эхнээсээ л энэ холимог тогтолцооны төлөө байсан. Ягаад тэгэхээр энэ холимог тогтолцооны ачаар манай 40% нь 11 эмэгтэйгийн 40% нь чагсаалтаар орж ирсэн. Та бол чагсаалтаар сонгогдсон гişүн. Тэгэхээр за ер нь бол эмэгтэй гишүүд энэ чагсаалтыг үлдээх тал дээр бол бүгд байсан шүү. Чагсаалтаар сонгогдохын сайн муу гэл ингээл бас нэг тийм нийгмийн туйшрал явлаа штэ. Тэгээ сая бол бид нар үндсэндээ одоо анхны хөлбөр руугаа баг нэг 10 жилээр буцчихлаа штэ. Ер нь манай сонгуулийн тогтолцоо баг. Буцаад ингээд нэг ерөнхийдөө л тэр сонгогдсон хороон дотор л ажиллах. За тэрнээсээ өөр зүйл ярих юм бол баг сонгогчд маань гомдох. Жалга домны улс төрчд гэж бид нар өөрсдөө шүүмжилж арт түмж хэлдэг байлаа шүү тийм ээ. Хүн болго яалтчгүүд одоо тойргийнхоо сонгогчдын шаардлага хүсэл зорилгын төлөө явахаас өөр аргагүй болт. Ингээд 76 тийшээ яваад өгдөг. Гэтэл энд чинь нөгөө аюулгүй байдлын том бодлого тийм ээ. Гадаад бодлого. Энэ ингээд нийтийн эрх ашигын төлөө бодлого чинь дунд нь үлдчихдэг. Хэрвээ зүгээр жагсаалт байсан бол нийгмийн олон салбарын төлөөлөл улс төрд байх ёстой заавал төлөөлөлд орох ёстой юм байна. Биеийн амрыг харж байгаа дарга нар орох дуртай. Тий. Тэгээд нэг энээсээ болоод квотын нэр хүнд унтсан шүү дээ манад. Тий яг үнэ. Энэс ч одоо ч нэг сайн малчин гарч ирээл эсвэл одоо яг үнэхээр жишээлбэл нэг сайн багшны төлөөлөл, нэг эмчнэрийн төлөөлөл, үйлдвэрчний төлөөлөл гэдэг юм уу. Тий соёл урлаг спортын төлөөлөл. Тэгээд бид нар энэ төлөөллийг намын чагсаалтынхаа эхний 5-д оруулснаар та бүхний дуу хоолойг илэрхийлэх гэж байгаа маа, та бүхний дуу хоолойг гаргах гэж байгаа маа гэсэн бол магадгүй өнөөдөр тэ чагсаалтыг ингэж олон нийт үзэн ядаач өгөөч. Хурш орнууд бүгдээрээ л яг энэ улсынхаа тэм нөлөөтэй салбарынхаа тэргүүн нэр хүндтэй улсуудыг одоо ингээд квотор оруулсан. Тэгээд маш их зүв байгаа байхгүй юу? Их Британи улс яг ийм асуудал руу ороод тэгээд нөгөө одоо эмэгтэй гишүүдийн оролцоо ингээд буураад ирснийг яаж шийдсэн бэ гэхээр эмэгтэй нэр дэвшигчдийн тойрог гаргасан байна л да. 2 эмэгтэй тулна гэсэн аль нэг нь гарна. Тэгээ хадгалж үлдэх тогтолцоо гэдэг. Тэгэхээр энийг ч юм уу одоо энэ үлдэж байгаа цаг хугацаанд намын одоо удирдлагууд ч юм уу магадгүй зөвшөлтөөнөөр хийгдэх бас юм боломжтой зүйл гэж би бас хараад байгаа хгүй. Одоо жишээлбэл Баян гол төр ч юм уу Чингэлтэй дээр гэхэд эмэгтэй хүн
одоо нэр дэвшиж өрсөлдөнө гэдэг энэ магадгүй нийгмийн соёлч гэж магадгүй. Ягаад гэвэл 30% байсан нь 20% болгочлаа шүү дээ. Чадлаа. Бас л намын удирдлагуудын зөвшөлтсөл байлаа энэ бол тий. Тэгэхээр ягаад тэгж чадсан юм чинь бас ийм зүйлийг хийж болохгүй гэж. Тэгэхээр энэ тал дээр өөрийн чинь байр суурь ямар байдаг вэ? Зөвөр эмэгтэй хүн байх ёстой. Гэхдээ эмэгтэй хүмүүс одоо профессионал тогтолцоогоор бол гарцаагүй энэ бол буруу зүйл биш орж ирж байгаа нь. А ер нь гэхдээ одоо чи эмэгтэй юм чинь чамд нэг арай сул боломж олгох ч гэдэг юм уу? Тийм байдлаар орж улс төрд орж ирнэ гэдгийг би төдийлөн одоо 100% хүлээн зөвшөөрч бас бүрэн ойлгож чадахгүй байгаа эмэгтэйчүүдийн л нэг л дээ. Явах ёстой тэр замаараа эрэгтэй эмэгтэй гэлгүй хүн болгоно л явж орж ирэх ёстой л гэж. Төрийн соён бин дээр байгаа тэр арга билгийг илэрхийлсэн хоёр загас бол ямар байдг вэ? Адилхан тийм ээ. Тийм тэгэхээр ерөөсөө тэр чинь бол ерөөсөө эрэгтэй нь эмэгтэй нь адилхан байна гэдгийг бол тэр соён бин дээр хүртэл дүрслээд өгсөн байдаг шин. Метро улс төрд явж байгаа эмэгтэйчүүд эх орныхоо төлөө ингээд ажил үйлс зорилгоо бас нэгтгээд зүтгэж явахдаа явж тэр сэтгэлийнх нь зүрт үр хөвгт нь харагдаж байгаа байхгүй. Хүүхдийн баярын мэнд хүргэе. Жоохон багтаа хүүхд насныхаа тухай нэг ганц юм хэлвэл. Одоо тэр чи юу юм бол доо хүмүүс одоо зөндөл болон дурсамжсэн удаач мартаад. Увс аймагтаа хүүхд нас ч өнгөрсөн тийм. Тэгсэн 10 дугаар анги тэндээ төгссөн байхгүй. Тэр л үеийнхнээ яваад тийм. Манай сум одоо хүртэл нөөж байгаа. 150 км-ээс 180 км жил 4 удаа нөөдөг. Мэдхгүй Монгол тийм нөөдлөшийн газар байгаа мó. А би нэг яасан гэхээр өглөө тэр чи эрт нөөдөг, нүүдэл маш эрт явдаг. Тэр занг өөр хаяархтал ачаалдаг байсан юм байна. Тэгээд нормал жигүүж яваад тулгыг авцсан үнс нь дунд хөлөө гიშгцсэн. Тэгээд миний нэг хэл одоо юутай байдаг. Тэгээд орилж ихсэн байлгүй хөөх юм миний аав ээж. Тэгээд миний аав чинь бол цэргийн байгаа юм чинь байсан. Тэгээ аав маань нөгөө хөлийг минь воож орилж чарлж юу юм болсон юм байлгүй. Тэгээд одоо хүртэл би тэрийг санаж явдаг байхгүй. Тэг чи одоо нэг 5 6 таач байсан юм аашаа дэмлээ. Би одоо хүртэл хөдөө явахдаа нүүж яваа айлуудад бүр чихэр зориуд машинд авч яваад тэр хон тууж яваа хүүхдүүдэд чихэр өгдөг. Бөөн баян үлгээс нэг удаа уус ороход 3 хил чихэр тараасан шүү дээ. Яг нүүдлийн үе таарсан. Тэгээ нөх хүүхэд ахуй минь сэтгэлд ороод Миний эмээ мондог бүх юмыг чаддаг. Үлгэр томог ярьдаг, үнэн судалгаал хэлдэг. Миний эмээ мондог бүх юмыг мэддэг. Хүүхдийн баяр гэдээ бидний бас их сайхан дурсамжтай баяр гэдэг тэр талаар нэг яаж тэмдэглэдэг вэ? Манайхан чинь нөгөө эрхийн өдөр гэж гарч ирсэн юм бүгдийг нь баяр болгоцсон улсад байхгүй юм чинь. Тэр үуч яг одоо хүүхдээ баярлуулна. Тэгээ одоотой адилхан ийм их юм тааж байгаагүй л та. Тэртэл хүүхдээ баярлуулна. Ээж аваасаа мөнгө авч өөртөө л баярлалдаг штэ тий. Ер нь социализм үед ч аав ээж нар чинь бидэртээ олдохгүй штэ. Тэгэл Хүүхэд байх 6 сарын нэгэнд нэг гоё хүүхдийн дэлгүүрт нэг гоё шин одоо нэг юм бэлэг зардаг гэсэн нөгөө нэг банк тийштэй яа. Хүүхдээ баф нэг моддоо чихэр гэл жил болгол хордоо хүүхдийн баяр болсоо тэрийг айдах юмсан гэ. За паркд очино. Тэгээд хүүхдийн баяраар үргэлж нөгөө нэг шатрын тэмцээнд ороод хүүхдийн баяр болгоноор бас төрүүлдэг. Тэгээд тэр шатрынхаа тэмцээнд олсон мөнгө ингээд дүүнэртэйгээ найзтайгаа банкийг бичээ ингээд бидний хувьд одоо бидний үеийнхэн бол амтахгүй тий. Хүүхд насанд хүргэж өгдөг галтар гэдэг бол үнэхээр л очмоор л юм л та. Тэгээд тэр бага насанд ээж маань маш их уран тэр нэг цэцэгтэй 95-аар ингээд палааж ойж өгөөл. Тэгэл нэг гоё лакн ботинг өмсөөл явдаг гэсэн их сандгийн. Тэгээд тэр хүүхдийн баяр чинь одоо манайд бол хөдөө дунд говьт чинь яг юм нэг хүүхдийн парк гэдэг байсан. Тийч дүүр хүүхдүүд шаартай тэгэл их гоё тэмдэглэдэг. Дахин нөгөөд хүүхдийн баяраар ер нь ээж нь баярлуулчихсан уу? Баярлуулчихсан. Яг яаж баярлуулсан? Тий. Сургал амардаг байхгүй хүүхдийн баяраар. Тийм. Өглөө бас сүтэ цай. Ботата цай. Ботата цай. Үсэг олуулаа. Үтсэн ихшиг олуулаа. Эсэг үсэг олуулаа. Ихшиг үсэг олуулаа. 6 сарын 1-ээр яг парк л явдаг гэсэн санаж байна. Одоо мэдээж хүүхдийн баяр болгоноор тэр үед чинь ээж аваад хүүхдэд шинэ хувцас авч өгдөг байж тийм ээ. 6 сарын 1 болохоор зэрэг бол нэг гарцаагүй нэг сандал юм уу нэг хөөрхөн сарфанчиг аваад чинь тэр нь ачин баярлна. Тэгээд цусан дээгүүр нөгөө найзуудаа харуулах гэж яахан гүүгээл нэг удаа ээж маань надад баярын өмнө цаан тэрхүү авчирч өгдیں۔ Тэгээд би нөгөөхөө өмсөж найзуудаа харуулж гүйж явж байгаа. Тэгээд нөгөө тэрхүү маань халтруулчихж байгаа байхгүй. Тэгээд тэрхүүгээ угаагаад шөнө тавьсан чи хатаагүй
Үүрээр ингээд нөгөө чинь нөгөө баг унтахгүй штэ нөгөө баярын урд өдөр ер нь бол хүүхэд унтдаггүй штэ. Тэнгүүт нөгөөхөө ингээд бариад наранд ингээд гүйсэрээ тагшаан дотроо гүйсэрээ нэг цэврээж байгаа. Тэгээ баг нойтон шахав өмсөө явж байгаа. Тэгээ парк дээр очиад мангасын амнаас гулгадгийн. Тэгээ гулгасан чинь нөгөө дорко маань мангасын ам чинь нэг юм дорко урдаг юутай штэ. Сэртэн одоо ингээд нэг жоохон ингээд сүрдээсэн хэсэг дээр доркогоо ураад тэгээ уйлаад бид нар чинь улаан ус гэж ярьдаг байлаа бидний үед чинь тийм ээ. Ундаага тий. Тэгэл тэр ундаа усан чихэр идсэн тий цэцэг навч шааруулсан тийм л үе санаанд ордог шүү дээ тий. 60 мөнгөний маруужа авч иддэг. Тэр бол одоо паркийн хамгийн гоё дурсамжтай үед л те. Тэгээд тэр одоо Сеул ресторан байгаа. Тэр Туяа ресторан байсан. Тэгээд Туяа ресторанд орж хоол иддэг. Тэгээд жилдээ нэг удаа л тэгж хүүхдэд баярлдаг байлаа шүү дээ тийм ээ. Гэтэ баяр болохоор зэрэг заримдаа хоош өрхийн заримдаа бууцын тэрэндээ ас дуртай. Тэгээд чадахгүй л дээ. Чадахгүй тэгээ нөгөө юу сэтгэл цаддаг. Нилээ хэдийг ингээд тавилчихна. Тэгээ хэдэх нэгэдээ цадчихна хүүхдүүд чинь. Тэгээ тэрийг маргааш итгэхэд ингээ хөргөчн доогоор нуучж байгаа юм шиг. Тэгээ хүүхд ах чи хөөргөх барсамжтай байлаа. Хүүхдийнхээ сурлагын дүнгээр аавынхаа ажлын газраас дан бэлэг авдаг дотроо ганцхан ширхэг мандаринтай ганцхан ширхэг алимтай одоо энийг баг үлгэр гэж хүн ярих. Гэтэл тэр бол миний бүтэн жил хичээж хүлээдэг бэлэг байсан. Газар дээр ганцтай шаардас бууж өгөлөө. Тарвал дадал дахиад осог байгаа. Яаж баярлуулсан гэж чи нэг гоё юм бодож байгаа ш. Яамаар вэ? Хүүхдийн баяраар яаж баярламаар вэ? Одоо ч нөр ингээд том болчиход чинь их тоглоом дээр сонирх болчихсон юм. Хүүхдийн баяраа хөтөө очмаар. Өө дээр очсон талбар. Тэр нь манай хоёр ч тэгэл бас хөдөө өссөн байж шин. Тэгээ ер нь ч тэгээ хөдөө өсгөн дээр гэж бодоод тэгээ агаарт. Тийм шүү дээ. Тэгээд Нарийн гой харамда найдан сайхан дэвтэр хичээлийн чухал хэрэгсэл бидэн хизээж тустай. ээж нь л одоо бас их мондөг төгөлдөр орч юм л шүү. Би одоо тэр ийглийн ойдоор хараад цочрлооч яг шоконд ороод. Манай одноо ч мундаг шүү дээ. Манай жисигийнх мондөг л та. Ээж нь өөр хэр дээр цаг гаргаж байна. Ээж ер нь завгүй л байдаг. Тэгээд хаяа баг гэртеж таралддаг. Би яг ингэж бодож байна л да. За таавал нийгмийн зүтгэлтэн эмэгтэй лидер нийгмийн хөдөлгөөнд зөвшөөрөгдсөн. Бас эмэгтэйчүүдийн дуу хоолой байж та амьдралаа тий өнгөрсөн цаг хугацаанд та гэр бүлдээ хангалттай цаг гаргаж байсан уу? Би хангалттай цаг гаргаж байсан гэж хэлж чадахгүй. Яагаад гэхээр миний ээж аав миний төрүүлсэн 3 хүүхдийг хамгийн багын 5 настай хүртэл ээж минь өсгөж өгсөн. Надад тэр улс төрийн амьдралд орох асар том боломж, төрийн ажилд өтөх боломжийг олгож байсан. Би энийг бол одоо үгүйсгэж ерөөсөө чадахгүй тий. Тэгтээ бас өөргөө биелүүлж лээш. Ээж болсон. Хэдэн өстэй? Би 3 хүүхэд төрүүлсэн хүн. Ер нь 9 хүүхэд өсгсөн хүн шүү дээ. Та нар миний амьдралд дууссан байдаг. Яваад мөргөө өсөөдөсөөсгүй тэрвэ. Сая чи ногоо гэсэн үү? Бууж өглөө. Ногоосмаа. Ахын дөө ээж нь яаж баярлуулдаг вэ? За би өөр нь ээж надад нэг ийм аваад өг, ийм надад яг одоо хэрэгтэй юм гэхээсээ илүү ээж минь надад энэ өдөр 6 сарын 1-нд Дэвхүрсийн баяраар нэг хамтдаа байгаад амраад надад нэг гарынхаа хоолыг хийгээд өгөөч. Жохон зав гаргаад. Тий, жохон зав гаргаад өгөөчтэй л гэвэл тэр л өстой гоё баяр болдог доо. Ер нь. Юу ямар. Энэ 6 сарын 1-нд зав гаргана үстэй. гаргахыг л хичээн шүү дээ. Хандуу ер нь энэ хүүхдийн баяраар ээж нь яаж баярлуулсаа гэж бодож байна өөрөө. Ер нь ээж хоёр амар завгүй байдаг. Тэгээд тийм болохоор хамт цагийн өнгөрөхийг хүсэж шүү дээ. Юу хамт ээж тэгэл бэлэг мэлгүүлэх гэж болно шүү дээ. Энэ удаагийн хүүхдийн баяраар эмээ нь яаж баярлуулсаа гэж бодож байна. Парк тоглож. Парк тоглож. Усын баяр те гол юмнуудаар хүүхдэд дагуулад авд явахгүй үргэлж ингэ зууралдахгүй шүү дээ те. Тэгээд одоо тэр баяр маяраар дагуулж явж чухал юм дагуулж явдаг нь юу гэхээр бас л энэ бага насндаа би мэтийг ингэж ядаж чи мэтийг ингэж явж ирсэн юм шүү гэж тархинд нь үлдэх те. Тэгвэл бид нар ч одоо эдрийг хаяад бас хайхрахгүй байгаа юм чинь. Улаараа 2000 орлоо юу вэ? Нэр бүр ингэж заандаг гэсэн.
Энэ удаагийн хүүхдийн баяраар ээж нь ер нь яаж баярлуулаасаа гэж бодож байна. Парк гарч. Хамт баярлж байна. Хамт ер нь ээжтэй цаг гаргаж чадж байна уу? За бас хуралтай байдаг болохоор тэгээд ихтэй ах бай. Энэ мөн охин бодоос хэлмэрч ах. Түүний үр дүнд бие даасан, харьцангуй бие даасан хоолунд сайн ажил хийдэг болсон да. Юм чинь ер нь аль аль сайн мууны савд өөрөгдөг. Тэгээд хоёр талтай да. Хамт байдаг уу? Хамт байдаг. Яаж баярлуулаасаа гэж бодож байна энэ хүүхдийн баяраар ээж нь? Хамт ажиллана талаатай бай. Хамт байхгүй нь ер нь. Ээж нөгөө орой ирдэг шинж байгаа эцэг. Хамт л байгаасаа л гэж байна. Хамт л байвал баяртай гэд. Тэгээ манай хүүхдүүд тэгдгийн заримдаа ээж ажил муухай ажил гэд. Энэ хүсрэлээ ярьж цацаатаас илч. Би гэхдээ дандаа хүүхдийн баяраар ээжтэй юм хийдэг. Ах ихтэйгээ дүүтэйгээ. Бид нар хамт явсан шүү дээ. Жил бол хамт явдаг шүү дээ. Үгүй шүү дээ. Тэгээ Шангрилад хамт явсан шүү бид нар. Үгүй шүү дээ. Тэгээ заримдаа бас ажилтаад болохоор яг тэмдэглээд ингээд дундаа орж байгаагаар заримдаа ярддаг. Ер нь л одоо манай гэр бүлийн хүн чинь мундаг бас илүү их гэр бүлдээ илүү их цаг зарцуулдаг. Тэгэл юм чинь ингээд нэг арга бэлгийнхээ уялдаагаар бид нар чинь сайхан. Ер нь улс төрч ээжтэй ах ямар байна? Маш завгүй. Ерөөс уулзах зав гардаг. Гэтэ би ингээд би үнэсний цэцэдэг хөрөөлөн дээр би нэг очтгүй байсан байхгүй юу. Тэгээ нэг өдөр би зүгээр айгу очмоор санагдаад. Тэг яг ингээд тэр үед надад ээж айгу хайр хүрсэн л дээ. Яа тэгвэл би нэг хиндээ нэг амар ойлгодог байсан ч юм уу, үнэлдэг байсан ч юм уу те. Гэтэ дараа нь ингээд зав гарахгүй яваад ерөөсөө уулздаг юу гэж байгааг мэдэхгүй. Гэтэ ингээд өөрөө нэг өдөр ингээд би биэрээ ингээд мэдрээ зөндөө олон хүмүүс ингээд цугларцсан ингээд амар гоо хүмүүс гэр бүлэрээ хүүхдүүдтэй хамт одоо хосууд ч юм уу те. Тэгээд яг ингээд Улаанбаатартай гоё тим байх орчирсоо байхгүй байхгүй. Амар хөхмөө амар өдөр олон заасан хүүхдэн заяад л таа шүү дээ. Тэгээд ганц цаг тим байгаа газар надад тэр л санагдсан. Тэгээд би үнэхээр айгүй хайр хүрсэн л доо. Яа тэгвэл бид яагаад амар тийм завгүй яваад байгаа юм би амар ойлгосон. Тэр бол бүр ээжийнхээ одоо ингээд ялангуяа экологтой холбоотой зөв хооллолт зөв гэр бүл зөв орчин зөв хөдөлгөөнгөө явж байгаад бол бас улс төрийн зорилгыг их дэмждэг юм байна шүү дээ. 100%. Тэгээд одоо дэмжихгүй одоо ялтаа шүү дээ. Одоо Монголын нийгэмд Монгол улс хамгийн хэрэгтэй юм энэ эрүүл орчин, эрүүл хоол, эрүүл амьдралын хэв маяг байгаа. Төр бол ханцуунда эхийн сүү илт хоёрыг багтаасан байдгаа гэж ардын зохиолч Бавгон Лагсуранга хэлсэн байдаг. Нэвтрүүлгийнхээ эхэнд хэлсэнчлэн арга бэлгийн ухаанаар Монгол улс маань тогтвортой хөгжиж гэр бүл бүхэнд инээд баясал цалигсан эрүүл энх эрхэм ёс суртахуунтай их оронч ирээдүйн хүүхдүүд маань эрүүл аюулгүй орчинд өсөн торинж энэ сайхан нийгэмд амьдрахын өрөөлөөр их үрсийн баяр зориулсан энэ нэвтрүүлгээ өндөрлж байна. Наашлах цагийн замыг товчтон цэнгэрийн дугаан өргөе. Газрын хаан хүүхдийн хүслийг гар шиген дэддээ. Хүний орчлон жаргалын булаг хүүхэд насаа харилээ. Хүний орчлон жаргалын булаг хүүхэд насаа харилээ. Мянган чичили хүүхдийн мөрөөдөлөө манагаргийн хүүхэд бүхэн түрэн дууж байна. Даян дэлхийн хүмүүсээ хүүхдийн сайн сайхны төлөө замбуудын хорвоог уярдаг загич хэцгээ. Газар дэлхийн хүмүүсээ хүүхдийн сайн сайхны төлөө гаргараасаа барилсан загич хэцгээ. Ариухнаас ариун хүүхэд чамайгаа алгаан тосон